내 곳에 믿음과 또 복음 주셔서 내 맘이 항상 편한지 나갈 수 없도다. 내가 떨게 하는 내 모든 형편 사랑은 주님 그걸 도와주신 것을 나는 확신하네. 나는 확신하네. 그걸 도와주신 것을 나는 감사합니다. 승의 말씀을 읽겠습니다. 느헤미야 제6장 баярлалаа. 10절 말씀. Библийн үгийг уншицгаая. Нехемия номын 6-гийн 10 байна. Нехемия номын 6-р бүлгийн 10-аас олсон бол би уншия. Тэгээд би гэрт хоригдсан Мегатабелийн хүү Даллеягийн хүү Шемаягийн байшинд ороход тэр бурханы өргөнд сүм дотор уулзхай. Сүмийн хаалгуудыг нь хаа. Учир нь тэд чамайг алах гэж байна. Тэд чамайг алахаар шөнө ирнэ гэв. Гэвч би над шиг хүн зүгтаах гэж юу? Над шиг нэг нь амиа аварахаар сүм рүү орж чадах уу? Би орохгүй гэж хэлв. Тэгэхэд бурхан үнэхээр түүнийг илгээгээгүй. Харин Тобиа Санбаллат нар түүнийг хөлсөлсөн учраас тэр миний эсрэг иш үзүүлсэн гэдгийг би ухаарсан. Би айч түнчлэн нүгэл үйлдэж тэгснээр тэд намайг буруутгаж чадах муу мэдээллийг олж явахаар тэр хүнийг хөлсөлсөн юм. Өө бурхан минь, тэдний эдгээр ажлаар Тобиа Санбаллат нарыг мөн иш үзүүлэгч эмэгтэй Надяг намайг айлгахыг хичээж байсан бусад иш үзүүлэгчдийг санааж. Ингээд хэрэм нь 52 хоногийн дотор Илүүл сарын 25-нд баригдаж гүйцлээ. Бидний бүх дайснууд үүнийг сонсож бидний эргэн тойрны бүх үндэстнүүд үүнийг хараад тэд өөрсдийн итгэлээ алдав. Учир нь энэ ажил бидний бурханы дэмжлэгтэйгээр бүтсэн гэдгийг тэд ойлгочээ. Мөн тэр өдрүүдэд Юдагийн сурвалжтнуудаас олон захидал Тобиад ирж Тобиагийн захидлууд тэдэнд ирэв. Учир нь Юдад олон хүмүүс түүнтэй тангараагаар холбогдсон байсан. Учир нь тэр Арагийн хүү Шеканягийн хүргэн байсан бөгөөд түүний хүү Йехоханан нь Берехиягийн хүү Мешулламын охинтой гэрэлсэн байв. Түүнээс гадна тэд миний дэргэд түүний сайн үйлсийн тухай ярьж байсан ба миний үгсийг түүнд мэдээлжээ. Тэгээд Тобиа намайг сүрдүүлэхээр захиануудыг илгээв. Захидлуудыг илгээв. Энэ хүртэл уншлаа. Би жилийн ихээ Замбиад очиж Замбиа улсын ерөнхийлөгчөөс газрыг 52,000 пяун өргөнтэй газар аваад бид нар баярын тэмдэглэлийн өдөр явуулсан. Би тэр өдрөөр ерөнхийлөгчтэй нэг уулзаж сайн мэдээ дамжуулмаар байсан. Бурхан намайг ерөнхийлөгчтэй уулзаж байгаа нь өөр учраас биш. Өөр учиртай юм биш. Намайг ерөнхийлөгчтэй сайн мэдээ тараа гэж тэгж байгаа юм байна да гэсэн бодол төрсөн. Тэгээд асуусан чинь засгийн газраас юу гэж юм бэ гэвэл ерөнхийлөгчтэй нэг хэдхэн хором уулзаж болно гэвч удаан ингээ ярилцах цаг бол гарахгүй. Яг үйл ажиллагааны дараа салцгаах ёстой гэж хэлсэн. Тэгээ ямар ч зав байхгүй, өөр хувийн юм ярилцах зав байхгүй гэж хэлсэн. Ерөнхийлөгч ирэх цаг гинт ингээд тохирог гинт
шийдэгдээд яг завг гаргаж чадахгүй байсан. Ерөнхийлөгчтэй уулзсан чухал ажил болохоор би үйл ажиллагааны газар төрүүлж очиж газрыг хармаар байсан. Тэгээд намайг онцсон үед гадаад хэргийн яамны дарга бүх зүйлийг бэлдсэн байсан. Тэгээд би яамны даргаас асуусан. Би төрүүлж ингээд үйл ажиллагааны газар очиж үзмээр байна гэж хэлсэн. Тэр өдөр бороо орж байсан. Тэгээд би 30 үйл ажиллагаа эхэлж ерөнхийлөгчтэй уулзахаас 30 минутын өмнө үйл ажиллагааны газар руу чиглэн хөдөлсөн. Гэвч миний өмнө явж байсан манай машины өмнө явж байсан машин дунд явж байгаа зогсоод тэгээд яахаа мэдэхгүй зогсоод байсан. Тэгээд тэр машин эргээд өөр замаар явж байгаа гарсан. Тэгээд манай машин ч гэсэн тэр машиныг дагаад явсан. Тэгээд дараа нь асуусан чинь бид нар ч гэсэн сайн мэдэхгүй урдлын машинаа дагаад явж байна гэж хэлж байсан. Тэгээд яад гэсэн чинь засгийн газрын төв байр офис гарч ирсэн. Тэр төв байранд зочны өрөөнд намайг жоохон хүлээж байгаарай гэд байлгаж. Тэгээд би учрыг ойлгоогүй. Яагаад ингэж байгаа юм бэ? Тэгээд 5 минут өнгөрсөн чинь ерөнхийлөгчийн машин бас тэр төв байр руу орж ирсэн. Тэгээд яагаад энд байлгаад байгааг харсан дараа нь мэдсэн чинь шүнжэнгөө цэргийн алба зам нээж байсан чинь тэр буруу зам нээгээд тэгээд одоо шинээр зам нээж байгаа гэд одоо тэр замыг нээх хүртлээр хүлээж байгаарай гэж хэлсэн. Тэгээд төв байранд хүлээх хооронд ерөнхийлөгчтэй уулзах боломж гарсан. Тэгээд ойролцоогоор 15 минутын турш ерөнхийлөгчтэй сайн мэдээ ярилцаж чадсандаа маш баяртай байсан. Замбиагийн ерөнхийлөгч болсон тэр түүхийг сонсож үзсэн. Үнэхээр зүүд шиг санагддаг. Замбиагийн улсын ерөнхийлөгч болохоос хэдхэн өдрийн өмнө хийх юмгүй зүгээр явж байсан гэсэн. Бас замын гудамжаар монг, жимс, банан эдгээр жимснүүдийг тавьж 2 жилийн өмнө гэхэд л тийм байсан гэсэн. Гэвч нэгэн өдөр ерөнхийлөгч эсрэг намын даргатай уулзсан. Эсрэг намын дарга маш гайхсан. Юу ч хийхгүй зүгээр тоглож байсан тэр хүнтэй ярилцаад үзсэн гэсэн. Гэвч үнэхээр ухаантай, үнэхээр өөрийн гэсэн тийм үзэл бодолтой, гүн ухаантай, үнэхээр сайхан санагдсан. Тэр яамын дарга өөрийн хүн доор зүгээр ажилтан болгосон. Гэвч ажлаа маш сайн хийгээд 2 дугаар байранд хүрсэн гинэ. Тэр яамны. Тэгээд 1 жилийн дараа тэр ерөнхийлөгч болж чадсан. Ерөнхийлөгч болсны дараа юу болсныг сайн мэдэхгүй ч тэр яамны дарга гэнт тэнгэрээс дэлхийгээс хайрсан гинэ. Дараа өдөр нь шууд ерөнхийлөгч болсон гэсэн. Тэгээд би бодоход яаж юм болж чаддаг вэ наа? 1 жил 6 сарын өмнө л гэхэд тэр ерөнхийлөгч гудамжинд жимс зарж, коконот зарж, банан зарж тийм юу ч биш юм хийдэг байсан. Ерөнхийлөгч үнэхээр даруухан байсан юм билээ. Үнэхээр гинэн цайлган хүн байсан. Тэр яамны дарга ерөнхийлөгчийг харахад гаднах төрхөн болохоор юу ч биш юм хүн шиг харагдчихсан боловч энэ хүний сэтгэл дотор байсан мэрэгэн ухаан болохоор өөрөө ч сэтгэлдээ агуулж чадаагүй тийм агуу зүйл байсныг тэр олж харсан байгаа. Ерөнхийлөгч бидэнд 54,000 илүү 52,000 илүү сайн сананд орохгүй байна. Гэвч 52,000 шиг байна. Үнэхээр том галзрыг өгсөн. Үнэхээр талархууштай зүйл бол
тэр үйл ажиллагаа болох гэж байхад бүжгийн бас хөтөлбөр байсан. Тэр үед ерөнхийлөгч долларыг ингээд удаан тоолж агаад нарийн бичгтээ өгсөн. Тэгээд дараа нь юу хийж ийна харсан чинь бүжгэлжсэн хүмүүст нь хандив өргөж бэлгээр өгч байсныг харсан. Тэгээд би тэрийг харж агаад надад бол мөнгө байхгүй. Тэгээд би карманда мөнгө хийж явдаг учраас ерөнхийлөгч мөнгө өгж байгааг хараад би яах вэ гэж бодож агаад би бас тайзан дээр гарч хамт бүжгэлсэн. Тэгээд намайг бүжгэлж байгааг хараад ерөнхийлөгч гэсэн гарч ирээл хамт бүжгэлсэн. Ерөнхийлөгч маш сэтгэлтэй баяртай байсан. Тэгээд өдөөс хойш үйл ажиллагаагаа дуусгаад Пак-Жин-ён нарийн дууны багийн Чэгеми дуу дуулсан. Тэнд ардын дуу дуулсан. Тэр талбай дээр дуулах байсан учраас бэлтгэл хангагдаагүй байсан. Бид нар ардын дуу дуулж өгье гэсэн. Та нар мэддэм юм уу гэсэн. Бид нар сурчнаа гэд. Замбиа жоохон сонин. Хөгжмийн пианогийн нот яахгүй. Тэгээд бид нар шууд сонсголоороо ингээд сурчаад үйл ажиллагаагаа дуусгахад тэр дууг дуулж өгсөн байгаа. Олон хүмүүс гаднах төрхөөрөө харагддаг байдал ба дотоод сэтгэл дотор байгаа. Дотоод ертөнцийн маш өөр. Гэвч бидний сэтгэлийн ертөнц бол өдөө хүртэл ерөөсөө оршиж байгаагүй шин сэтгэлийг хүлээж авдаг байгаа. Харин ямар сэтгэлийг хүлээж авах вэ гэдгээс шалтгаалж хүний сэтгэл, хүний амьдрал өөрчлөгддөг. Миний мэддэг танд нэгэн итгэгч эгч болохоор залуу байхдаа өөрийн гэрийн хажууд хөршинд амьдарч байсан нэгэн доглон хүнтэй уулзсан. Тэр доглон хөршийг харах үед түүний сэтгэл ямар сэтгэл төрсөн бэ гэвэл би тэр залуугийн эхнэр нь болж өгвөл ямар бол би тэр залуугийн эхнэр нь болоод тэр залуугийн хөл нь болж өгөх юм бол тэр залуу үнэхээр азаргалтай байх бах та. Манай нөхөр азаргалтай болчих юм бол би ч гэсэн азаргалтай болчих байхаа. Ийм бодолтойгоор тэр доглон хөл муутай залуутай хөрөм хийхээр шийдсэн. Ээж нь хэлсэн чинь маш гайхсан. Хэдэн сарын турш маргалцсан зөрчилдөөд тэгсээр байгаа дийлэхгүй тэр охин хормоо хийж гисэн байна. Эхэндээ маш хүчтэй татгалцсан ингэж болохгүй. Чи эрүүл хүн байна. Манай хүү бол доглон хүн байна. Үгүй манай мөнгөтэй айл биш ээ гэд. Ямар ч гэсэн хорим хийсэн. Тэгсэн чинь тэр охин эхнэр нь болж тэр гэрт нь цэцэг дэлбэлсэн. Тэр эмэгтэй инээх юм бол бүх гэр бүл инээдэг болсон. Хатан ээж бүгдээрээ баярлцгаасан байна. Бүгдээрээ баяртай инээмсэглэл байхгүй болох өдөрч байхгүй байсан. Алчиргалтай байсан. Энэ эмэгтэй ингэж бодсон. Өвчтэй байлаагээ яадیں۔ Ядуу байлаагээ яах вэ? Хатан ээж намайг ингээдлээ хайрлаж байхад. Манай дүү ч гэсэн намайг маш дуртай хүлээж авдаг. Манай нөхөр ч гэсэн намайг үнэхээр хайрлаж байхад юугаар дутдаг юм бэ? Энэ чинь л алж аргал юм да гэж бодож байсан. Гэвч тэр маш өрөвдөл харамсалтай. Яг 3 сар тэр азаргал үргэлжилсэн. Хорим хийгээд 3 сар өнгөрөхөд хатан ээж эхнэрээ дуудсан. Бэрээ би өдийг хүртэл байнга захад гардаг байлаа. Одоо чи захад гарч юмаа бараагаа аваад ирээ гэж хэлсэн. За хатан ээжээ гээд тэр эмэгтэй анх удаага хорим хийсний дараагаараа анх удаа
ингэж зах дээр гарах болсон. 채소 얼마예요? Захтаачууд энэ ногоо хийдвэ? Энэ загас хийдвэ? Энэ өндөг хийд юм бэ? Намдруулж өгөөрэй. 그 시아버지 좋아하는 반찬, 네, 남편 좋아하는 Адамаамын дуртай хажир, үргийн нөхрийнхэн дуртай хажирыг аваад гэртээ орж ирсэн чинь нөхрийнхэн царай ув улаан болцсон. Яахаа мэдгүй зогсож байсан. Чи одоо хааж чад ирж байгаа? Уурсан. 이 부인은 왜요? Эхнэр нь одоо юу болов вэ? Яагаад ууралж байгаа юм бэ? Ти уурлал та. Айгаад штэ. Догоо. Өрөөндөө ороод ир. 이 남자 Өрөөлөөр гэд 여자가 시장 가서 энэ залуу эхнэрийгээ зах дээр захад очоод ирсэн тэр хугацаанд эхнэрийгээ яваад ирсний дараа юу гэж бодогдсон бэ гэвэл манай эхнэр дэндүү гинэ сайлган. Тийм болохоор над чиг өвчтний гэрт хөрөм хийхээр ирсэн. Манай эхнэр зах дээр гараад царайлаг эрэгтэйтэй уулзах юм бол үүрэг нь хаяад ардаа хаяад тэр эрэгтэйг дагаад явчих юм болов гэж бодогдсон. Тэгээд царайлаг сайхан залуутай уулзаад кофе уугаад яваад тэрийг бодцохоор галзуурах шиг байсан. Зөв ресторанд ороод хоол идж байгаа төсөөлөгдөөд гараанаасаа барилцаад явж байгаа төсөөлөгдөөд төвчж чадахгүй байсан. Аль хэдийн энэ залуугийн сэтгэл бодор эхнэр нь өөр хүний эхнэр болчихсон байсан. Өнөөдөр хинтээ уулзсан. Хинтээ ч уулзаагүй штэ. Хинтээ ч уулзаагүй нүүн үү? Ногооны ажилтнтай уулзсан штэ. Өшөө. Загас тардаг хүнтэй уулзсан. Өшөө өөр хүнтэй уулзаагүй. Бити бодлоо яриад гэд төмөр авч ирж байгаа түүнийг зодсон байна. Энэ бол үнэн түүх. 결국 그 부인은 이혼을 했죠. Сүүлд нь тэр эмэгтэй салаад тэр гэрээсээ гарсан. Одоо үнэхээр сайхан залуутай уулзаж сайхан амьдарч байгаа гэж сонссон. 다리 병신 남편인지 못해서 전혀 그 뒤에 소식을 몰라. Тэгээд тэр хөлн өвчтэй тэр залуу яаж амьдарч байгаа нь мэдээгээ сонсч чадаагүй. Үнэхээр азаргалтай амьдарч байсан боловч хүн үнэхээр мунхаг гэсэн үг. 도 아닌 사실 생각에도 Үнэн биш зүйл орж ирсэн учраас хүн галзуурах шиг байсан. 단순히 아무 생각 Өөр юм нэг ч санаанд орохгүй. 아내가 Зүгээр 다른 남자 따라갈 것 같은 느낌. өөрийн эхнэр өөрөө эрэгтэйтэй явуулна гэж бодохоор төвчж чадахгүй болно. Хүн ингэж тэнэг хүн байдаг юм аа. Ухаантай юм шиг байдаг боловч ухаантай юм шиг агуу юм шиг мундаг юм шиг дүр үзүүлдэгч. 그 안에는 잘난 사람 많이 있지만 Энэ эмэгтэй сайхан залуу 저 다리 병 царайлаг залуу зөндөө байгаа ч гэсэн энэ өвчтэй хөлийн өвчтэй юм залуутай уулзаад би тэр залуугийн хөлн болж өгөх юм бол баяр хөөрн болох юм бол тэр залуу хичнээн азаргалтай байх болоо. Нөхөр азаргалтай байвал би азаргалтай болчих юм биш үү? 너무 자기 안의 마음을 모르는 Харин нөхөр нь дэндүү эхнэрийнхээ сэтгэлийг ойлгохгүй байсан. 어디서 날라도 어떻게 Хаанаас орж ирсэн ямар хэлбэртэй нэг 근거 өрөөсөө мэдэх угаарлан мэддэхгүй бодол орж ирсэн. Нэгэн бодол санаанаасаа болж Тэнгэрийн ээлж шиг сайхан сэтгэлтэй эхнэрийг төмрөөрөө зодож цөхөж эхнэр нь уучлаарай миний буруу гэд хүмүүс бүх зүйл сэтгэлээс эхэлдэг юм аа. Улгайч гисэн, аллагч гисэн, сайн буйны ажил ч гисэн бүгдээрээ сэтгэлээсээ урган гардаг. 그리고 우리 앞에 보이는 많은 사건 Мөн бидний өмнө харагдаж байгаа бүх 마음이 연결해서 эд зүйлс бүх зүйлүүд сэтгэлээр дамжиж бидний толгойн дотор бодлууд бий болдог. 생각 가운데
Тэр бодлуудын дунд ерөөсөө 생겨지는 생각들이 많이 있습니다. ерөөсөө ямар ч тийм утга учиргүйгээр 성경을 би бодлууд маш их байдаг. 성경을 펴서 Би Библийг дэлгэж уншин. 한 번은 제가 이런 Нэгэн өдөр надад ийм үе байсан. 한양대학교로 갔을 때 그때 오창명 목사님 대학 Нэгэн өдөр 한양 임лэг дээр очсон үед Учангмын пастор имлэгт байсан. 이제 면허를 Тэр өдөр 3 өдөр байсан. 청년을 만났어요. Тэр үед уулзаад буцаж ирэхэд 대학교 보고과에 манай хүргэн ахтай уулзсан. 목사님 이번 시기도 제 처형이 목사님이었어요. Тэр хүргэн ах тэр ойролцоо 다 ажилдаг учраас. Тэгээд би бодсон. 건비를 내야 Өнөөдөр 3 өдөр учраас имлэгийн энэ төлбөрөө төлөх ёстой шүү дээ. 좀 좋겠다는 Сэтгэл дотор бодохдоо имлэгийн төлбөр жоохон их болсон байгаа бах та гэж бодогдсон. 건비가 좀 밀리지 않았냐. Тэгээд би асуусан. Имлэгийн төлбөр 처형이 아무 их байгаа юу гэж асуусан. 말이 있느냐고. Тэгсэн чинь надаас өөр юм хэлэхгүй мөнгө байгаа мó гэж хэлсэн. Мөнгө байвал төлөвөл сайн байна гэж хэлсэн. 말이 없어도 이 건비 내야겠다. Тэгээд би мөнгө байхгүйсэн ч гэсэн төлөх ёстой шүү дээ гэж хэлчихэд буцаж ирсэн. Машин суугаад ирж байсан чинь 나오면서 내가 처형한테 무슨 гарахтаа би хүргэн ах дээр юу гэж хэлсэн бэ гэвэл 요즘 막 큰 돈 쓸 일이 많이 생겼는데 сүүлийн үед их мөнгө зарцуулах 나의 зарцуулах 하실 것 같다고. зүйл их гарчлаа. 그렇게 말을 Бурхан надад их мөнгө өгөх юм шиг байна гэж ингэж хэлсэн. 그때 제가 서울에 딱 이사 와서 Тэр үед би яг Сөүл рүү нүүж ирсэн үе бол 110번지로 이사를 왔는데 Дэчоны 110 байр 10 дугаар байр руу ирж ирсэн. 한 지하실에 우리가 이제 Тэр подвол шиг тал подволын өрөө рүү орж ирсэн. 오자마자 한 두 달 됐는데 주인이 지금 Тэр подволд орж ирээд нэг 2 сар болоход 어떻게 하지? тэр эзэн надад асуусан. 이사를 나가겠나? Гэрээний угсаа одоо дуусгах байхад одоо яах гэж байгаа юм бэ? Гэрээгээ үргэлжлүүлэх үү? 돈도 좋고 Сунгах уу эсвэл 지금 чи гарах уу? Тэгээд би энэ байшин гоё байна. Сонгох олноо гэж хэлсэн. Тэг гэж хэлсэн. Гэвч тэр эзэн 아니 우리가 үйлчүүд орж ирээд тэр өрөөгөө хоослоно гэж хэлсэн. Би сонгоё гэж хэлээ үстэй гэж хэлсэн. 교회에서 어떤 사람이 오더니 Би эднэрээр бас тэгмээр байсан. 지하실에 Гэвч сүмээс нэг хүмүүс ирснээ энэ пастрыг подолдоо байлгаж болохгүй гэд хөөд явуул гэж хэлсэн гинэ. 상을 주면 그때는 내가 볼 Тэгээд тэр үед би 100만 원만 더 버티면 되는 200 겨울이 지나 봄이 이사철이 되니까 won мянган won орчин байвал болох байсан. 100만 원인가 막 값이 올랐어요. Гэвч өвөл өнгөрсөн чинь 400 мянган won болж үнэ өссөн. 동서울교회 Тэр байрны үнэ. 교회를 이렇게 Тэр надад маш дарамт болж ирсэн. 물질을 내가 부담. Тэгээд Дунгсоул 천안에 гэдэг газар ч гэсэн семинар хийхэд тэр мөнгө нь 주택에 가서 маш дарамт хүчээсэн. 건물을 새로 얻는다는데 그것도 저기 큰 부담. 그 Тэгээд их мөнгөний тэр дарамт надад шууд хурж ирэхэд 돈큰돈 쓰게 하시. эзэн намайг их мөнгө зарцуулах гэж байгаа юм байна да гэд их мөнгийг өгөх юм байна гэсэн бодол төрсөн. Энэ мөнгийг бурхан яах гэж байгаа юм бол 그 제주도 제가 집회를 갔는데 집회가 제주 арал дээр би семинар 이 많은 семинар хийхээр явсан. 아파트 10동 제주 арал 천사집 은남 아파트 잘 보고 орон сууц 자기 제주도 집회만 돌아올 때는 아파트로 오라고 그때 тийшээ нүүдсэн. Тэгээд 제주 арал дээр очиж буцаж ирэхэд энэ орон сууц руу нүүдсэн шүү ийшээ ирээрэй гэж хэлсэн. Тэгээд тэр орон сууц руу бүх хачаагаа явуулчаад 전춘현 목사님 그것도 우리 교회 재정 맡은 тэгээд 정춘열 итгэгч манай санхүү хариуцсан итгэгч байгаа. 돈이 어떻게 너무 궁금해. Тэгээд би мөнгө юу болсон болоо гэж маш саниуж зан төрж ирсэн. Тэгээд 정춘열 итгэгчээс асуусан. Мөнгө бүтсэн үү гэсэн чинь бүтцэн. Юу болсон юм гэсэн чинь бүтцэн. Юу ярил л та юу болсон юм бэ? Бүтцэн гэд. Одоо хүртэл хэлэхгүй байгаа. Яасан хулгай хийсэн юм уу? 내 마음에 Миний сэтгэл дотор 뜨거운 үнэхээр халуун сэтгэл төрж байна. 그때 저에겐 그게 무지
Тэр үед бол тэр мөнгө надад маш их хэмжээний мөнгө байсан. 얻으면 될 수 있는 것 같지 않았는데 Ерөөсөө бүтгээргүй байсан. Эмнэлгийн мөнгө, бидний энэ байшны мөнгө, бас чанаа нь бүх мөнгөний асуудал цэвэрхэн шийдэгдсэн. Энэ зүйл эзнээс гадна ямар ч хүн ингэж чадахгүй гэдгийг би ухаарсан. Эзэн минь үнэхээр баярлалаа. Үнэхээр танд баярлалаа. 제 마음에 그 마음이 Миний сэтгэл тийм сэтгэл байршиж байсан. 세월이 지나가 Цаг хугацаа өнгөрөхөд 오늘 새벽에 өнөөдөр үүрээр манай бэр 카톡으로 катог явуулсан. Мессеж. Манай бэртэйгээ сайн катогоор ойлголцдог, ярилцдаг. Нэг өдөр би FaceTime хийсэн. 그 마이애미에서 간타 Өчигдөр Майами гэдэг газарт 일반 교회 목사 Америкийн Майамид кантата тоглолтыг явуулсан. 1시간 전에 모여서 말씀을 Тэгээд 200 Америкийн 명이 와서 말씀 өөр сүмийн пасторуудыг урьж сайн мэдээд амжуулсан. Тэр үед 250 сайн мэдээ түгээгч гадаадаас ирсэн гэсэн. 나는 우리 한번 많이 무시 Тэр үед олон хүмүүс манай үйл ажиллагааг үл тоомсралдаг байсан. 큰 교회가 버스 있는 교회 Гэвч Америкийн ингэ зүгээр л ингэж явж үзэхэд Америкийн сүмүүдэд автобустай сүм байхгүй шүү. 길어요. 한국 버스보다 훨씬 더 Гэвч манай сүм бол автобустай. 그 칸타타 Бас маш урт автобус. 블라에다 또 막 빨갛게 디자인을 해가지고 Бас кантата тоглолт гээд 글이 бүх 안에 붙이는 загвар хийгээд тэрийг бүгдийг наагаад 토요일은 이번에 3시간만 다 끝냈다면서 дээр өдөржингөө хийсэн гэсэн. Гэвч энэ удаад 그리고 3 цагийн дотор бүгдийг хийчихсэн гэсэн. 오케스트라 뭐다 100명이 넘고 그러니까 Тэгээд 그리고 манай найралдууны чуулган дээр нь дотор ингээд суугаад яваад тах учраас маш сайхан тоглоог бас тэнд бүх хөгжмийн багшнуудаа ачиж явах ёстой учраас маш том. 말씀을 듣고 Тэгээ Майамид кантата тоглолтыг хийгээд 1 цагийн турш пасторын үгийг сонссны дараа тоглолт руу орсон. 이제 한창을 시작하기 전에 Тэгээ кантата эхлэхээс өмнө 지역은 뭐 зарим хүмүүс 50 хүн, зарим хүмүүс 30 хүмүүс ирсэн гэдэг байгаа. 250명의 목사님들이 Зарим газруудаар ингээд 50, 30 хүн ингээд 30 пасторууд ирсэн гэж байгаа. Гэвч пасторуудын энэ сайн тал нь болохоор юу ч ярьсан ярихад ингээд 저분의 성경 수준 훨씬 더 ярих амархан. Яагаад гэвэл 성경지 다니까 Библийг мэддэг учраас. Тэгээ ярилцаад үзвэл тэр пасторын Библийн төвшин мэдлэгийн төвшин хичнээн хэмжээнд байгааг мэдэх боломжтой. 작년에 우리가 Маш олон пасторууд бидний ярьж байгааг сонсоод маш гайхаж байгаа. 우리가 하는 규모도 크고 Бидний хийж байгаа энэ үйл ажиллагааны хэмжээ дэндүү том. Тийм болохоор бид нарыг хараад маш гайхдаг. 박영구 목사가 Хоёрдугаарт Богингүү пастор 많은 구원받은 Нью-Йоркийн 우리 교회로 올라 хотуудаар 그 교회 그냥 хотын сүмүүдээр ч гэсэн маш олон хүмүүс аврал аваад 그쪽 교회 교회는 한 명만 오라 그러면 다 마음 닫아요. 다 구원받고 싶은 와. манай сүм 그쪽 교회 가라. 그리고 그쪽 교회 ирэх гэж байдаг. 복음 전에 Манай сүм дээр бол сайн мэдээ дамжуулж өгөх учраас 는 우리를 성경으로 가르쳐 주고 энэ сүм бол сайн мэдээ дамжуулж өгөх гэж байгаа юм байна. Манай итгэгч нарыг булгах гэж байгаа юм биш юм байна. Гэдгийг пасторууд нь ухаарад тэр манай пасторуудыг урьж манай сүмдэр семинар хийж өгөөч гэдэг пасторууд ч гэсэн байдаг. Заримдаа ингэ бодохоор сэтгэл уяргамаар, сэтгэл маш хөдөлдөг. Манай IYF, Gracias, найралууны чуулга, олон улсын залуучуудын нийгэмлэг гэдгээр энэ байгууллагууд энэ сайн мэдээний ажилд хэрэглэгдэж байгааг харахад үнэхээр баяртай байна. 전전주에 제가 천안에서 Би 약 200명의 өнгөрсөн 델사 7 хоногт 교육을 시켰어요. ойролцоогоор 200 명이 대학에 가서
их сургуульд очиж сэтгэлийн боловсрол заах багш нарын сургалтыг явуулсан. 천명에게 마인드 강의라고. Очиж хэдэн мянган сурагчдад сэтгэлийн боловсролыг заах бол. 주소 낮은 사람 교실로 와 부름. Тэгээд заана. 주소 낮은 왜 낮은 Заагаа шалгалт аваад 마음이 안 그래. дүн муу гарсан хүүхдийг өрөөндөө дуудана. Чи өрөөндөө хүрээд ор. 마음이 받아들여야 돼. Чи яагаад шалгалт нь муу гарч байгааг мэдхүү. Чиний сэтгэл чинь асуудалтай байгаамаа. Чи сэтгэлээ авралыг авах ёстой. Авралыг авбал чиний сэтгэл чинь Есүс шиг болно. Ингэж сайн мэдээ амжуулсан. 여러분은 조금 반감 막 Энэ үг бол Бурханы үг юм аа. 그 이런 마음에 Та бүхний сэтгэл бол 잘잘만 들었다. заримдаа сайхан байж байгаа, заримдаа муухай. Ингээд сэтгэл бол хувирна. Гэвч үг бол хизээж хувирдаггүй. 마음 말씀은 하나님 마음 Бурханы сэтгэл бол Бурханы энэ Библи байгаа. Түүнийг хүлээж авах юм бол түүнийг хүлээж авсан үед Бурханы сэтгэл миний сэтгэл дотор суурьших юм бол 지금까지 여러분 깡패했던 та бүхэн дээрэм хийсэн, зодон хийсэн ямар ч хүн байсан ч гэлээ. Та бүхэн тулгарсан бүх асуудлыг дийлж Бурханыг хүлээж авдаг учраас би тамхинаас гарыг би архинаас энэс одоос арх өөхгүй гэд тэгсэн ч гэсэн 술이 싫어지고 гарч чадахгүй гэвч Бурханы сэтгэл миний сэтгэл байх хугацаанд тамхинаас аяандаа дургүй болно, архинаас аяандаа дургүй болж Бурханы тэр баяр хөөр агуу талархал дүүрэх болно гэсэн. Тэр хөлний өвчтөй тэр доглоон залуу бол үнэхээр сайр хүрмээр, үнэхээр сайхан эхнэртэй уулзах болсон. Тэгээд хоолны дараа удаан хугацааны турш ярилцсан. Ярилцахаараа ингээд эхнэртэй инээлдэн, хадамаа ээж ч гэсэн маш баярлна. Тэгээд үнэхээр баяр хөөртэй байсан. Гэвч та бүхэн 이 남편이 энэ нөхөр нь эхнийг загтоодсон үед нэгэн бодол санаа нөхрийнхөө сэтгэл дотор орж ир. Манай эхнэр дэндүү цайлган сэтгэлтэй. Дэндүү гинэн. Ягаад гэвэл над шиг эрэгтэй хүнтэй ер нь эмэгтэйчүүд дуртай байдгүй штэ. Харин надтай хорин хийхээр ирсэн гэж үү. Тэгвэл заримдаа нэг царайлаг эрэгтэй өнгөрөх юм бол тэр эрэгтэйг дагаад явах болно. Энэ бодол орж ирсэн үед өөрийн хүний эхнэр дагаад явуулсан гэсэн бодол төрсөн. Тэгээд яаха мэдхгүй төвч чадахгүй байсан. Хэдэн удаа тэгж удсан байна. Тэгээ эхнэр нь хадам ээж аавныг дуудсан. Хадам аваа хадам ээжээ би зөндөө олон залуучуудыг харсаар ирсэн. Гэвч би манай нөхөр хамгийн азаргалтай байгаасаа гэж л хүссэн. Гэвч манай нөхөр надтай хурим хийсний дараа надаас болж бас шаналж байна. Тийм болохоор би эндээсээ авахар шийдлээ. Ийм зүйл би шоронд удаан хугацаанд турш ингээд Библийг зааж тэгх үед банк миний сэтгэл дотор бодол хурж ирсэн. Бодол намайг удирдах явж ирсэн. 술을 끊으려고 담배를 끊어요. Та бүхэн бид нэр архинаас гарах гэж, тамхинаас гарах гэж, 마약을 бас 그만하려고 компьютер тоглоомоос гарах гэж, мөрөдөө тоглоомоос гарах гэж хичээх шаардлагагүй байхгүй. Одоо Шимонсоо нөгөө арх уудаг байсан хүн маань одоо кантата тоглолт хийх гээд Америкт явж байгаа. Үнэхээр азаргалтай байгаа. Тэгтлээ архинаас гарий да гэд хичээгээд болохгүй байдаг байсан. Гэвч Бурханы сэтгэл орж ирсэн чинь Библиэд тэгсэн чинь одоо арх юусоо санаанд ч орж ирдэггүй гэж хэлсэн. Ганц удаа гэртээ буцаж очоод архиныг хундаг уужгаад ирсэн үе байгаа. Гэвч дахиж арх санаанд ордоггүй болцсон гэсэн. Яагаад гэвэл үнэхээр азаргалтай тэр айлд тэр залуу маань яасан бilé? Эхнэрийг хардах сэтгэл гарч ирээд үнийг зодж исэн. Та бүхний сэтгэл додорч гисэн. Үзэн ядал муу хорон муу сэтгэл, харанхуй сэтгэл, айддаг сэтгэл тэр аимшигтай сэтгэлүүд. Бурханы сэтгэлтэй уулзах юм бол бултарч алга болдог гэсэн.
бас Бурхны сэтгэл дотор байгаа мэрэгэн ухаан. Бурхны сэтгэл дотор байгаа хайр. Бурхны сэтгэл дотор байгаа тэр баяр хөөр. Бурхны сэтгэл дотор тэр аль жаргал бидний сэтгэлийг үгтэй үгийг хандах болон Библийг унших болгон бидний сэтгэл дүүрэх болно. Есүс юу гэж хэлж байгаа вэ гэвэл үннээр би та нарт хэлье. Миний үгийг сонсож түүний намайг илгээгч нэгэнд итгэсэн хүн нүгэл үйлдсэн үйлдэггүй үл харгалзан сайн юм хийсэн муу буян юм хийгээгүй тэрнтэй хамаагүйгээр шийтгэлээс мөнхийн аймаг руу шилжүүлэгдсэн гэсэн. Тэр залуугийн толгойн дотор нэгэн бодол санаа орж ирснээсээ болж ихнэрийгээ зодож эхэлсэн биз дээ, тийм ээ. Тэр ихнэр тэр өдрөөс хойш энэ одоо юу болоод байгаа юм бэ? Би тазралтай байсан. Яаж ийм болдог байна? Яаж ийм болдог байна? Хичнээн бодсон ч учрыг ойлгохгүй байсан. Төсөөлхийн аргагүй зүйл тэр залуугийн сэтгэл дотор орж бүх сайхан зүйлсийг бударч хайсан. Биднэрт байгаа тэр Бурхны үг. Энэ бол Бурхны сэтгэл юм аа. Та бүхэн Бурхны үгийг сонсох хугацаанд ганц Бурхны үг та бүхний сэтгэл дотор байршиж, суурьшиж байх юм бол тэр Бурхны сэтгэл та бүхний дотор ажиллаа хийн. Тэр залуугийн сэтгэл дотор бүх бодол санаанууд нь тийшээгээ одоо хандвал төлөвлөрсөн. Энэ зүйлийг боломжгүй зүйл боловч боломжтой тал руугаа байн бодож их нэрийг хардаж байсан шиг бид нар ч гэсэн Иесусыг хайрлая гэж бодохгүй байсан ч гэсэн үнэн амьдралаар амьдрий гэж бодоогүй ч гэсэн тэгэхээр сайн буйны юм хий гэж бодоогүй байсан ч гэсэн үгэнд итгэж үгийг хүлээж авсан хүн гэсэн үг, тийм ээ. Тийм хүн байна. Бас эсрэгээрээ тэр залуу дотор нь тийм бодол төрсөн үед үгүй. Тийм бодол төрсөн үед үгүй ээ. Манай нөх ихнэр тийм хүн биш. Тийм байсан бол надтай хурим хийхээр ирэхгүй байх байсан. Тийм ээ. Энэ бол үнэн хайр учраас намайг хизээж хаяхгүй. Яагаад энэ бодол орж ирээд байна? Энэ бодлыг шууд хаяа. Надаас гар. Сэтгэл дотор тийм сэтгэл байвал түүнийг хөөж гаргаж чадна. Та бүхэн өөрийн сэтгэлээр бол хийж чадах мó? Харин хэрэг та бүхний сэтгэл дотор Есүсийн сэтгэл орж ирж Бурхны Библиэр дамжуулан орж ирсэн Есүсийн сэтгэл та бүхний сэтгэл дотор байвал Есүсээр дамжуулан та бүхэн өрхийг дийлж, гимнүглийг дийлж, тамхиг дийлж, архийг дийлж, хар тамхиг дийлж зовлонг нэг асуудлыг дийлж чадах тэр хүч бий болж Есүсээр дамжуулан бидэнд хүч чадал орж ирж бүх аз жаргал баяр хөөргийг ганц бодлосоо болж бүгд бударчихсан биз дээ, тийм ээ. Гэвч ямар зовлон, ямар асуудал байсан ч Есүсийн нэг үг тэр бүх зүйлийг бодлуулж аз жаргалыг бий болгодог, баяр хөөргийг бий болгодог, найдварыг бүтээдэг зүйл бол Бурхны үг юм аа. Хүмүүс өөрийн хийсэн үйлдэлийн тухай би ажилд орчлоо, би сайхан их сургуульд орчлоо гэх ямар гоё юм бэ? Манай ажлын газраас салин үүсч өглөө. Ямар гоё юм бэ? Би энэ удаад би төвшин дэвшсэн. Би сайхан их нэртэй олсон. Ийм зүйлийг чухал гэж боддог. Тийм зүйлтэй харьцуулахын аргагүй чухал зүйл бол та бүхний сэтгэл хичнээн баян байсан ч хичнээн аз жаргалтай байсан ч нөгөө залуу шиг үнэхээр аз жаргалтай байсан биз дээ, тийм ээ. Харин өөр бодол санаа тэр сэтгэл дотор нь орж ирэх юм бол зовлонтой болждөг юм аа. Үнэхээр зовлонтой болчихно.
Тийм учраас азраглалыг мэдэрдэг нь бидний сэтгэл. Бас зовлон мэдэрдэг нь ч гэсэн бидний сэтгэл юм аа. Иймээс Библи бидний сэтгэл дотор найдварыг хийж өгдөг. Нэгэн өдөр Есүс завхаарч байгаа баригдсан эмэгтэй хараад ингэж хэлсэн. Эмэгтэй, чамайг шийтгэжсэн хүмүүс хаана байна? Алгуу. Би ч чамайг дахиж шийдэхгүй. Явж дахиж нүгэлбүүл. Би ч гэсэн ингэж бодож байна. За, би сэтгэлээрээ завхаарч мэднэ, тийм ээ. Хэрэг бодит байдлаар завхаарсан ч гэсэн та бүхэн Есүс та бүхэнд юу гэж хэлэх вэ гэвэл та бүхнийг дахиж шийдэхгүй гэж хэлж байна. Тийм учраас ганцхан тэр Библиэлд байгаа завхаарж байгаа баригдсан эмэгтэй дээр л тэгж хэлж байгаа юм биш. Бүх сансар огторгуйд байгаа завхаарж байгаад баригдсан эмэгтэй хинд ч гэсэн ингэж адилаар хэлнэ гэсэн үг. Энэ бол Библиэлд гарч байгаа төлөөлөгч завхаарж байгаад баригдсан эмэгтэй. 38 жилийн турш өвчтэй байсан хүнд бос гэж хэлсэн тийм ээ. Ганцхан тэр хүнд л тэгж хэлсэн биш. Бүх хүмүүст бос дэвсгэрээ аваад алах гэж Есүс хэлж байгаа юм аа. Та бүхэн хэрэг завхаарсан бол Бурхан та бүхэнд ч гэсэн дахин шийдэхгүй гэж хэлж байгаа гэсэн үг. Тэгвэл та бүхэн сэтгэл нь тийш дээ. Би одоо амьд гарчээ. Яагаад гэвэл Есүс намайг шийдэхгүй гэж хэлсэн. Хинч намайг шийдэхгүй юм байна. Тийм сэтгэлтэй байхыг хэлж байгаа юм аа. Бурханы сэтгэл та бүхний сэтгэл дотор суурьших юм бол. За өнөөдөр би Нехемия номыг уншсан. Өглөө болсод Нехемия номыг ингээд уншсан. Нехемия иш үзүүлэгч биш. Ахлагч хүнч биш. Ямар ч тийм зэрэг байгаагүй. Тэр энгийн тийм ард түмэн байсан. Олзлогдож очоод хааны сүнж болсон байна. Нэгэн өдөр Иерусалимээс ирж байгаа хүмүүстэй уулзаад тэр нэгэн мэдээг сонссон. Иерусалимд олон хүмүүс олзлогдож болж явж байна. Болж очсон тэд нар маш зовж байна, маш доромжлогдож байна гэсэн мэдээг сонссон. Тэдний дунд хамгийн шоконд оруулж байгаа нь Иерусалимийн хэрэм шатсан. Хэрэм хаалгач гэсэн шатсан, нурсан гэсэн тэр мэдээг сонссон. Иерусалим бол зүгээр нэг хэрэмээс өөр. Та бүхэн Магдалины дуун дээр ч гэсэн олон удаа сонсч байсан байхаа. Иерусалим ариун хэрэм гэж ийм дуу згсэн байдаг тийм ээ. Ариун гэдэг нь зүгээр нэг газрыг ариун гэж дууддаг биш. Дунд нь тийм ялгаа байна. Ариун биш. Энэ ялгаа байж л ариун гэж хэлдэг болохоос ичнээн ариун байсан ч ариун биш зүйл нь түүнтэй холилдсон байх юм бол ариун гэж хэлж чадахгүй тийм ээ. Ариун гэдэг маань тэр Иерусалимийн хаалгыг голдоо тавьж хаалгын гадна бол ариун биш. Дотор бол ариун. Тийм байх ёстой. Манай сүм ариун сүм. Маш олон сүмүүд байгаа. Гэвч ялгаатай хоорондоо урсдаггүй. Ариун сүм гэвэл эзэн үнэхээр дотор нь оршиж байгаа нь үнэхээр чухал юм аа. Харин тэрэм нурсан, тэрэм хаалга шатсан гэдэг маань ариун зүйл бузартчихсан гэсэн үг. Би нуудад Кения улсад очсон үед Гитунга пастортай уулзсан. Гитунга пастортай Солонгосын сүмүүдийн тухай ярилцсан. Гитунга пастор би ингэж хэлсэн. Бид нар бүгдээрээ нэгдэхийг хүсэж байна гэсэн чинь Гитунга пастор шал сонин царай гарган би бол тэгж бодохгүй байна. Тэгээд би ингэж хэлсэн. Бид нар сайн мэдээ төлөө нэгдэх ёстой.
бид нар гимнүглээс ангижрах ёстой гэж хэлсэн. Тэгээд би 10 хэдэн минутын турш Хитунга пастортай ярилцсан. Тэр пастор маань Африкт маш алдартай пастор. Гэвч надад ингээд elder pastor гэдэг том агаа гэж дуудчихсан. Тэгээ настай болохоор ийм сайн талч гисэн байдаг юм байна лээ. Ямар ч гэсэн бидний агуулж байгаа энэ сайн мэдээ зүгээр хоригдсан байх ёстой биш. Яг төгөлдөр байх ёстой. Ингээд та бүхэн махан биесээ болж махан биесээ болж ингээд холилдсон байдаг. Гэвч энэ холилдсон байвал юу ч болохгүй. Харин бид нар ингээд дундаа ингээд зураас татаж энэ бол махан биелэг зүйл, энэ бол сүнслэг зүйл. Харин энэ ариун энэ Иерусалим хэрэм нурсан гэдэг үг бол өнөөдөр үнэхээр сатан ариун сүмийг ариун сайн мэдээг дамжуулж байгаа сүмүүдийг авч нураахын тулд ийм аимшигтай зүйл хийдэг тохиолдол байна. Нехемия болохоор юу босгож явж ирсэн бэ гэвэл ариун итгэгч нар Бурхны итгэгч нар уулзаж Бурхны цоглааныг өргөж тэгж байсан. Юм учраас гимнүглээс уучлагдж итгэгч болно гэсэн үг. Түүнийг босгох ажлыг хийж байсан. Энэ бол Нехемия хэрмийг ингээд байгуулж байгаа тухай гарч байгаа. Нехемия хэрмийг байгуулахдаа түүнийг саад болжсэн хүмүүс ч гэсэн бас байсан. 10 дугаар ишлэл дээр харъя. 10 дугаар ишлэл дээр Бурхны өргөнд сүм дотор уулзцгаая. Сүмийн хаалгуудыг нь хаа. Учир нь тэд чамайг алах гэж байна. Тэд чамайг алахаар шөнө ирнэ гэж хэлж байна. За Бурхны хэрэм дотор ороод хаалгаа жоочлоод бид нар өөрсдийгөө хамгаалахаар орцгоё. Энэ юу гэсэн үг вэ гэвэл Нехемия Иерусалим хэрмийг байгуулж байхад гадны хүмүүс бүгдээрээ энэ зүйлээс эсрэг байсан. Саад болж энэ агуу зүйлийг хийхэд байн хавчиж байсан. Тэгээ иш үзүүлэгч гэдэг хүмүүс бас иш үзүүлдэг хүмүүс Бурхны үгийг дамжуулах ёстой хүмүүс чинь одоо худлаа иш үзүүлэл хийж байсан. Бид нар та нарыг алахаар ирэх болно. Та нарыг хэрэм дотор ороод нуугд. Өөрийгөө авар. Та нарыг алчвал яах юм бэ? Ингэж Нехемиягийн сэтгэл дотор нэгдүгээрт айх сэтгэлийг хийж өгсөн. Би үхэж магадгүй юм байна. Ингэж жагаад үхчихвэл яах юм бэ гэсэн тийм сэтгэлийг айлах сэтгэлийг өгсөн. Тэгээ Нехемия айсандаа тэр хэрэм дотор нуугдаж унтсан гэж байлээ. Бид нар үхэж магадгүй байна тэгвэл бүх хэрмийг барьж байсан хүмүүсийн сэтгэл дотор айх сэтгэлийг оруулахын тулд сатан ингэж ажиллаа хийж байсан. Гэвч тэр ажилд иш үзүүлэгч тэр ажилд нэгдэж хамтран сатаны ажлыг иш үзүүлэгч хийж байгааг харж болно. Бид нар дэлхийн сүмүүдтэйгээ адилхан замаар явах юм бол хавчигдах шаардлагач байхгүй. Хэцүү асуудал тулгарх шаардлагач байхгүй. Гэвч бид нар намайг сүүлд ирсэн үед нэгэн сэтгүүлч надад хайж ирсэн. Паус пастра би таныг буруу урсгал биш гэдгийг мэдж байна. Ингэж яриагаа эхлүүлсэн. Та бүхэн би ертөнцийн сүмүүдтэйгээ хамтрахгүй байсан учраас
тэд нар сэтгүүлч нар ч гэсэн сонсоод өнгөрсөн. 문제는 Буруу урсгал гэдэг чихэх шиг 타는 마음에 하면서 олон янзын тийм худал зүйл хийлдэг. Гэвч 교회가 би заримдаа ядаргаатай 그렇잖아요. 다른 교회에서 손잡고 өөрсөндөө очиж үзсэн. Тэр үед үнэхээр хүмүүсийг сайхан болгож өгнө. Амен. Сайн байна. Сайн хийгээрэй, сайн хий. Бичээ. Үнэхээр сайн юм хэлнэ. Гэвч би үнэхээр хэцүү асуудал тулгарсан. 이 느헤미야 마음에 어떻게 Энэ Нехемиягийн сэтгэл ямар сэтгэл төрсөн бэ гэвэл 내가 이 하나님으로 말미암아 하는데 энэ ажлыг би Бурханы төлөө хийж байгаа штэ. Иерусалимийн хэрвийг байгуулах Бурхан баярлалаа штэ. Бурхан намайг хамгаалах болно. 내 계획을 정확하게 느헤미야 Энэ хүмүүсийн төлөвлөгөөг тодорхой нэвтрэн харсан. Эхлээд Нехемиягийн сэтгэл дотор айдсыг хийж Нехемия тэр хэрэм дотор нуугдаж унтах юм бол шүн болгон хэрэм дотор ингээд хаалгаа цожилж унтах юм бол энэ асуудал байгаа юм байна. Энэ хин алуулж мэдх юм байна гэд алуулж болох юм байна гэсэн бодолтой айх бүх хэрэм барьж байсан хүмүүсийн дотор айх сэтгэл төрөн тийм ээ. Бид нар энэ хэрмийг байгуулж чадахгүй байхаа гэсэн бодол ч гэсэн төрөн. Ийм олон ажлууд байгаа боловч 우리가 바라봐야 하는 거 бидний харах ёстой зүйл бол боломжтой юу боломжгүй юу гэдгийг харах ёстой биш. 하나님이 일을 Бурханы ажил таалтай харж байна уу? Эсвэл нааштай харж байна уу? Үгүй юу гэдгийг. 몸이면 Нехемия 어찌 도망하며 бий байсан бол 나 같은 몸이면 누가 외소에 가서 за Нехемия Библиэр юу гэж хэлсэн бэ? 들어가지 않겠노? 11-р эшлэлээр над шиг хүн зүгтаах гэж үү? Над шиг нэг нь амиа орохоор сүмрөө орч чадах уу? 아니다. Орохгүй. Иш үзүүлэгчийн үг жинхэнэ Бурханы үг биш ээ. 정말 Дараа нь мэдсэн чинь 예언한 Бурханы сүнсийг аваад тэгж хэлжсэн биш. 그쪽 편이 Тобиагийн энэ хөлсөлсөн байсан. Тэгээд өөрийг нь айлах гэж тэгсэн байсан. Хайртай итгэж ахан дүүс та бүхэн. Та бүхэн ингээд манай сүм шүүх дээр орж ирсэн чинь жоохон айжсэн тийм ээ. Та бүхэн гэсэн юм хавчж байгаа зүйлийг сонсохоор ингээд дургу хурж байгаа юм шүү дээ тийм ээ. 하나의 사고에 핍박을 받은 말이 Явж хавчигддаг хүмүүс ерөөлтэй гэсэн үг байгаа. 중요한 것은 그 다리 병신 Тэгэхээр чухал зүйл бол хөлийн өвчтөе тэр залуу айх сэтгэл автчихсан. 내 아내가 딴 남자 Манай эхнэр өөр эрэгтэйтэй уулзахаар явах юм байна. Явчих юм байна. Ясаа төвчиж чадахгүй байсан. 저 웃긴 저 제자 Амьсгадаал төвчиж чадахгүй ямар ч өөр бодол төрөхгүй байсан. 사탄이 우리 복음 Сатан биднийг ингээ сайн мэдээ дамжуулж байгаа тийм юм санаанд төрөөгүй гэж үү? Сатаны хэрэгэлдэг хоёр арга байгаа. 첫째는 Нэгдүгээрт 이런 식으로 우리 위협 ийм маягаар 부담을 주고 амар сэтгэлийг өгч айх сэтгэлийг айдсыг өгдөг. Аажмаар 육신으로 махан биеэр дамжуулан. 저는 잘합니다. Би сайн мэднэ. Би сайн мэдж байгаа. 저희들이 지금까지 크고 엄청난 Бид нар одоо хүртэл үнэхээр агуу, үнэхээр том ажлыг хийж байгаа. 오늘 먹으려면 Тэр Паулс пастор мөнгө олъё гэж энэ ажлыг хийдэг байсан бол нэгдүгээрт их ёстой зүйл бол гадаад хөрөнгө оруулалтаа зогсоох ёстой. 할 수 있는 방법을 연구해야 Мөнгө ямар нэгэн мөнгө орж ирж ээж л тэр мөнгөө өөртөө байршуулна тийм ээ. Мөнгө өрөх юм тийм их байхад яаж мөнгөө суулгуулж чадах юм бэ? 병원에 한 사모가 아프리카 안 Энэ удаа нэгэн 가서 믿으면 пасторын ихнэр Африк руу явуулсан чинь явмааргүй байна гэдээ уйлж байсан. Тэгээд би одоо итгэлээр явнаа гэж хэлж байгаа.
чамд юугаар туслах уу гэсэн чинь нэг машин явуулж өгөөрэй гэсэн. За тэгье явуулж өгье гэж амласан. 시어머님 저한테 전화했더라고요. Адам ээж над руу залгасан байсан. 그런데 차도 없이 아예 Чи яах гэж байгаа юм бэ одоо? Машин ч яахгүй штэ. Машин авч өгнө гинэ гэсэн. 사주고 싶어. Тэгээд би машин авч өгмөр байсан. 사주고 Угаасаа авч өгөх юм чинь. Гэт хүсэхт нь өгье л доо гэд. 와. 또 Тэгээд авч өгөөд 그래 자 우리 참 갖다 보채자. 그래서 우리 교회 мөнгөнөөсөө ингээд нэмийгээд 돈 욕심 манай пасторууд мөнгөнд сонирхолтой пастор бол манай сүмд байх боломжгүй. 가서 성도가 우리 뭐가 돈 좋아. Би мөнгөнд дуртай байсан бол 그 마음 манай эдгийч нар манай пастор мөнгөнд дуртай юм байна. Гэдгийг шууд харах болно. Биш ерөөсөө тийм сэтгэлтэй пасторууд манай сүмд байх ёсгүй. 그 마음에 두려움을 줘서 Ингэж бидний сэтгэл дотор айцыг төрүүлснээр өөр юм бодогдуулахгүй 일하고 болгож биднэрт бурханд ингээд гуймаар байгаа бурхан хүсмээр байгаа сэтгэлийг байхгүй болгож аажмаар энэ ертөнцид сэтгэл нь автагдаж идэж сайхан амьдрах тал руугаа сэтгэл нь чиглэгдээд сайн мэдээний төлөө амьдрах ёстой цаг заваа алдаж мөнгөө дэмий үрж тэгж амьдрах болдог. Бид нар эхэндээ 정말 үнэхээр 강남의 이 Gangnam-ийн 자세히 잘 энэ мөрөглийн газрыг барихтаа тодорхой мэдэхгүйч одоо энд байгаа хүн амын хүн тооны 4-ний 1 ч хүрэхгүй хүмүүсийн андивар энэ мөрөглийн газрыг барьсан байна. Үнэхээр агуу том ажил байсан. Гэвч бид нар түүнийг хийсэн байна. Одоо бодохоор яг зүүд шиг санагдаж байна. 우리 앞에 아파트 단지가 Тэгээ дараа нь манай сүмийн урд орон сууц баригдсан тийм ээ. Одоо ингээд хүмүүс хүүхэд төрүүлэхээрээ 2 3 төрүүлдэг. Харин манай сүмийн 5 хүүхэд ингээд 4 5 хүүхэд төрүүлдэг гэжтэй тийм ээ. 영순이라는 전부 Тэр үед бүгднгийн ингээд 영сүүн гэд нэрлдэг байсан. Ямар ч гэсэн орон сууц ч гэсэн аваад энэ урдлын орон сууцны үн өсч байна. Маш өрөөл авч байна. 하나님이 제가 이번에 이쪽 Маш том өрөөл авч байна. 50평 땅을 샀대. Энэ 그 옆에 땅을 50 энэ 4650 평 газар авахдаа 전널 땅거래할 걸 그랬어요. би газрын гэрээ хийхэд 해본 적이 없는 게. 나뭐 하나님한테 нэг удаач би өөрийн хүчээр авъя гэж хүсэж зөрөөдөлч үзээгүй. 이쪽에 더 좋은 Ягаад гэвэл бурхан надад өгөх газар байсан бол өгөх болно гэсэн бодол байсан учраас. 땅 잘못 잘 Тэгээд дараа нь харсан чинь өөр газар гарсан байсан. Үнэхээр сайн газар гарсан байсан. 마음에 강남교회도 성도들 지난번에 예배당지고 수고했고 고생했다. 내가 3분의 2는 내가 되게 3분의 1만 내 16원 땅을 샀어. 4,950원 땅. 4900 2020년 орчим 평 газрыг бид нөр бурханы бэлгээр авсан. 용적률이 해제되면서 거의 다 수십 층 지을 수 Тэнд хитэн давхар байшин ч барьж болох тийм газар байгаа. 지금 몇백억 받은 Хитэн сая вонч авч болох тийм газар болчихсон байгаа. 부동산 투기를 하려면 Манай сүмийн одоо энэ байш 우리가 маш сайн. 땅을 그렇게 되고 Бид нар газар авбал бүх бидний авсан газар болгон тийм болно гэсэн бодол төрж байна. Би хүчээр энэ газрыг авъя гэж хүчээр хийгээгүй. Бурхан л хүсэх юм бол хийх болно. Бурхан хүсэхгүй бол энэ газрыг авахгүй ээ гэд. 다 계산. Би энэ газрыг бүгдийг тоолж үзэх юм бол мөнгөөр тоолвол хэдэн саяч болно гэсэн тооцоол гарч байгаа. 3대 3대 3 가더라고. 좋은 땅. 여러분 8만 За 8000 평 газар. үнэхээр том газар юм аа. 도에서도 14만 평 땅 얻었어요. 아직 어디 있는지 뭘 가보지도 않았어요. Бас гадаадаас маш олон улсуудаас биднэрт газар өгнө гэдэг байгаа. 경제도 보내 모습이
땅 주려고 그러면 Африкаас, Мексикээс, Энэтхэгээс 기업자가 된 것 같아 기분에. 그래서 내가 땅 거리 тэгээ би газар маш газартай хүн болчихсон. 사랑하는 여러분, Хайртай итгэгч ахын дүүс нараа. 여러분 집에 Та бүхний гэрт 비싼 아파트가 좋은 차가 있고 үнэтэй орон сууц, үнэтэй машин, үнэтэй тийм бараанууд, тийм зүйлийг битгий хараарэ. 어떤 마음이 들어오면 행복. Та бүхний сэтгэл ямар сэтгэл орж ирэхэд азаргалтай болж, ямар сэтгэл орж ирвэл сайхан болохыг түүнийг мэддэж. 그 남자가 마인드 교육을 받아 Хэрэг нөгөө залуу сэтгэлийн боловсрол авсан байсан бол, сурсан байсан бол манай эхнэр тэгш учрагвэ. Манай эхнэр миний эхнэр болцсон гэсэн. Тэгж сатааны бодол хүлээж авахгүй байх байсан. Тэгээ эхнэрт хэлэх байсан. Сатан надад ийм бодол төрүүлж өгч байслээ. Чи өөр эрэгтэй хүнтэй явалдаагүй сте. Ингэж хэлж хөвшин чи ч гэсэн аврал авах ёстой. Аврал аваагүй байсан бол Иесус итгэвэл үнэхээр сайхан байх байсан тийм ээ. Би энэ гэрчлэлийг сонсоход ямар бодол төрсөн бэ гэвэл тэр ах Африкт очиж сэтгэлийн боловсрол заавал ямар сайхан юм бэ? Өөр бодол төрөөгүй. Тийм л бодол төрж байсан. 베트남에서도 정부가 공산 Вьетнамд ч гэсэн одоо засгийн газар биднийг л хүсэж байна. Сэтгэлийн боловсрол хийх гэж. 여러분 그런데 Маш олон хүмүүс бид нарыг хүсч бидний сэтгэлийн боловсролыг сурах гэж 어디 있느냐 хүлээж байгаа. Та бүхэн гэрт хичнээн том хэмжээний мөнгө байна. Хичнээн сайхан машин байна. Хичнээн сайхан эрдэнэс байна. Тэр нь хамаагүй. Та бүхний сэтгэл зовлон байна уу? Гашуул байна уу? Азрагал байна уу? Найдвар байна уу? Энэ чухал гэсэн үг юм аа. 사람의 슬픔을 느끼는 건 Хүний гашуудлыг мэдэрдэг нь сэтгэл. Хүний баяр хөөргийг мэдэрдэг нь бас сэтгэл. 주님이 계시고 약속이 계시고 Сэтгэл дотор амлалт байж эзний тэр баяр хөөр, азрагал, ариун байдал байх юм бол хүний сэтгэл дотор эзэн байрших юм бол нөгөө эрэгтэй шиг тийм сэтгэл төрсөн ч гэсэн 죽이면 어떡할 그 생각이 манай өхнийг нэг алчул яана тийм бодол төрж би өгчих юм байна да. 그저 내딸 괴롭히고 Манай эхнэрийг зовоох юм байна. 엄마가 죽기를 죽어 Би чамайг алчхаад өгьё тэгвэл 나라게 그널 죽이는 거야 거기다 딸을 амьдрал нэг удаа өгдөг юм аа гэд алчсан. Тэр бодолд чирэгдэж явсан учраас 때로는 좋은 직장 갖는 것도 중요해 мэдээж сайн ажилд орох нь ч гэсэн чухал, сайн цалинтай байх ч гэсэн чухал, бүх зүйл чухал ч гэсэн. Хичнээн сайхан ажил, хичнээн сайхан мөнгөтэй, хичнээн сайн юм байсан ч гэсэн үргэлжлүүлэн та бүхний сэтгэл дотор өөрийнхөө бодол нь ингээд байгаад ах юм бол айх болно, танаа зовх болно. 근심을 해 안 해도 될 Та бүхэн бидний санаа зовж байгаа зүйлүүдийн 90% нь 계신데 믿음이 없어서 일어나는 근심 тийм санаа зовлт байдаг. 많은 그런 마음 안에 왜 90% бол санаа зовх шаардлагагүй тийм санаа зовлт байдаг. Та бүхний сэтгэл дотор эзэн байрших юм бол хизээч эзний 행복한 겁니다 돈이 많아서가 아니라 тийм хизээч санаа зовх зүйлгүйгээр амьдрах болно. Мөнгө чухал биш. Мөнгөтэй болохоор азрагалтай байдгийн биш. Хитэн сая вооны орон сууцнд амьдралаа гэд азрагалтай байдгийн биш ээ. Та бүхний сэтгэл дотор эзний сэтгэл, бидний сэтгэл, бидний сэтгэл дотор Бурханы хайр байж, азрагал байж, амар тайван байдаг. 저는 이야기가 통신훈련소에서 Би олон удаа хэлж байсан. 힘든 교육을 Би зэрэгт үнэхээр хэцүү сургалтанд байсан. 교육생으로 Манай салааны 여러분 마음의 세계가 중요해요. та бүхэн сэтгэлийн ертөнц үнэхээр чухал. 여러분 근관 Сэтгэл юуг байрлуулах вэ гэдэг нь чухал гэсэн үг. Та бүхэн сэтгэлдээ юуг байрлуулах нь чухал болохоос та бүхний агуулгад сайхан мөнгө тавих нь сайхан юм биш ээ. Та бүхний сэтгэл дотор Бурханы тэр баяр хөөр, хайр бий болох юм бол
Ахын дүүс хоорондын харилцаа ч гэсэн сайхан болно. Гэр бүлийн хоорондын энэ уур амьсгал ч гэсэн сайхан болж алзаргалтай болно гэсэн үг. Нехемия Бурханы дээр ариун газрыг босгож байхад муу сатан янз бүрийн зүйлээр биднийг зовоно. Хамгийн чухал нь айдсыг бидэнд хийж өгдөг гэсэн үг. Бид нар эзний төлөө сайн мэдээ тараах гэж Африкт од шиг ивэл Африк жоохон аимшигтай штэ. Элийн цэцтэй хадгалчих юм бол яах юм бэ? Тэр муу шумуул хадгалчих юм бол яах юм бэ? Ийм айдас төрсөн. Бурханы ажлыг хийх юм бол бурхан намайг өрөө штэ. Ямар гоё юм бэ гэсэн бодол төрж байгаад бурханы ажил хийх сайхан ч гэсэн би өвчих юм бол яах юм бэ гэсэн айдас төрж сатан биднэрт энэ айдсыг хийж өгснөөр Христэд итгэдэг хүмүүсийг үнэхээр итгэлтэйгээр үнэхээр баяр хөөртэйгээр амьдрах ёстой хүмүүсийг нуугдаж амьдрдаг болгочдөг гэсэн. Өглөө харсан чинь Элишагийн үед бас Иремийн гадаа маш олон дайснууд ингэ зогсож байгаа харсан. Элишагийн болвол яана гэд айж байсан. Гэвч Элиша түүнийг хараад бидний эргэн тойронд бурханы цэргүүд байна гэж хэлсэн. Элишагийн бол хаана байна? Элишагийн болвол харж чадахгүй байсан. Тэгээд Элиша бурхан аваа тэр болч гисэн нүдэ нээлгэж хардаг болгож өгөөрэй гэсэн чинь маш олон цэргүүд эргэн тойронд зогсож байсан биз дээ, тийм ээ. Итгэлийн нүдээр харах юм бол бурханы тэр далавч бид нарыг хамгаалж байгаа, бурханы цэргүүд бид нарыг хамгаалж байгааг харж болох боловч энэ ертөнцийн зүйлийг харж байвал айхасаар аргагүй. Харин бурханы үгийг харах юм бол айхгүй, талархахаас өөр аргагүй гэсэн үг. Хайртай итгэж ахын дүүснээр та бүхэн бид нэр өөртөө дотор төрж байгаа бүх бодлуудыг хүлээж авах биш. Ноцтойгоор энэ Библийг уншиж Бурхан надад юу гэж хэлэх гэж байгааг сонсох ёстой. Бурхан та намайг хаяна гэж үү? Хаяхгүй гэж хэлсэн биз дээ. Энэ бол үнэн. Хэрэг Бурхан та бидний төлөө ажиллах юм бол хэн бид нарыг зовлон донд унгааж чадах вэ? Эзэн бид нарыг хамгаалах болно. Та бүхний өмнө тулгарсан асуудлаас илүү Бурхан илүү том байвал тийм болно. Харин та бүхэн Бурхан биш асуудал харагдаад байх юм бол та бүхэн өөрийгөө хамгаалах гэж завгүй байх болно. Яаж чичрэх болно. Сандрах болно гэсэн үг. Хайртай итгэж ахын дүүснэр та бүхэн бид нар сайн хийдэг болохоор биш. Бид нар ухаантай болохоор биш. Сая итгэгч хэрчлэл хийсэн шиг аврал авсан бол бид нар Бурханы хүү болсон гэсэн үг. Бурхан хамт байгаа, Бурхан бидэнтэй хамт байгаа юм чинь айх шаардлага байхгүй. Бурханд итгэдэг амьдралаар амьдарцгаая. Нехемия айсан дотор унсан байсан. Шууд зүгтчихсэн тийм ээ. Өнөөдөр ирнэ гэж хэлсэн. Яна би өвчих юм биш үстэй. Би дими Бурханы ажлыг хийжээ. Ингэж болох байсан. Гэвч Нехемия бол Бурханд итгэсэн. Над шиг хүн яах гэж тэр Бурханы өргөнд дуугдах юм бэ? Над шиг хүн өсөн ч байх вдэ. Өхөөл үхий. Бурхан хамгаалах юм чинь. Бурхан та бүхнийг хамгаалж байгаа. Бурхан та бүхэнтэй хамт үргэлж байгаа. Та хүн Бурхантай хамт байгаа гэж бодож ертөнцийн зүйлд автах биш. Та бүхэн Бурханд Бурхан та бүхэнд үйлчлэх болно. Тэр бол Бурхан юм. Эзэн та бүхнийг хамгаална гэдэгт та бүхэн итгээрэй. Бас та бүхэн бүү үлсэн амьдралын хугацааг гэснээрээ сайн мэдээний төлөө амьдарцгаая. Рашаас найрал үний чуулга ингэж хэлсэн. Пастра бид нар энэ газарт сайхан болохыг хүсэхгүй байна. Бурханы тэр алдрыг ерөөлийг авахад хангалттай. Бид нар дуулж Бурханыг магтахад л баяртай байна. Хайртай итгэж ахын дүүс нар та бүхнийг
бүх хүмүүсийг Бурхан хайрлаж байгаа. Сайн мэдээний төлөө амьдрах бүх боломжийг нээж өгсөн байгаа. Та бүхэн айх биш, чичрэх биш. Та бүхний амьдралыг бүгднийг Бурханд өргөж, багчилсан Бурханд өргөлөө өргөж, өөрийнхөө төлөө өргөх юмыг зарцуулах юмыг Бурханд өргөж, Бурханы төлөө хэдийгээр жоохон зовлон амссан ч гэсэн тийм баяр хөөргийг мэдэрч өдөр бүр инээмсэглэж Нехемия шиг сүүл нь Иремийн байгуулах ажил дууссан үед бид нар Иремийг байгуул дуусчихлаа. Бурханы баярладаг ажлыг хийлээ. Одоо ариун зүйл болон ариун бус зүйл тусгаарлагдсан байна. Тийм ба сайхан амьдралаар амьдарцгаая. Хамтдаа залбирцгаая. Хамт түр зуур нүдэн анж би эзний төлөө зөвхөн эзний төлөө ажиллана гэсэн бодлоор залбирцгаая.